Та манифест хийх гээд нэг л арга ивийг олохгүй байх юм бол би танд манифест хийхэд хамгийн чухал зүйлийн талаар хуваалцъя. Энэ нь юу вэ гэхээр та өөрийнхөө ухамсар болон итгэл үнэмшлээ өөрчлөх хэрэгтэй. Та яг одоо байгаа өөрийнхөө амьдралыг өөрийнхөө өмнөх итгэл үнэмшил, өмнөх ухамсар, өмнөхдөө тэр сүрэг, бодол, үг анзаарч харсан зүйлүүдээрээ одоогийн амьдралаа бүтээсэн байгаа. Магадгүй та одоо manifestation талаар суралцаа тий амнаасаа гой үгүүдийг гаргаж байж магадгүй. Гэхдээ ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр дунд нь буугаад хүчдэг. Тэгээ яг одоо таны амнаасаа гаргаж байгаа үг, бодол, итгэл үнэмшил чинь таны ирээдүйн амьдралыг тань руу манифест хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та өөрийнхөө хүссэн амьдралыг өөрлөгөө татъя гэж бодож байх юм бол одооноос эхлээд өөрийнхөө амнаас гаргаж байгаа үгээ өөрчлөөд мөн бодол болон итгэл үнэмшил ухамсар дээрээ ажиллаад яг өөрийнхөө хүсэж байгаа зүйл рүү л анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн. Та үнэхээр өөрийнхөө ухамсар дээр ажиллаад юу таныг те хаагаад байна гэд энэ бүх зүйл дээр эхнээс нь ажиллая гэж бодож байх юм бол бас миний сургалтын дээр сууж болно. Сургалтаар маань дамжуулаад зөндөө олон эмэгтэй хүмүүс өөрийнхөө амьдралыг өөрчилж байгаа. Миний хувьд ч гэсэн би өөрийнхөө ухамсар дээр ажилласнаас хойш бүх зүйлийг зүгээр л ид шид шиг татаж байгаа. Тэгээд бүгдээрээ удахгүй сургалтын дээр уулзцгаая. Баяртай.